Турбо кино сувагт эргээд тавтаа морил. Өнөөдөр бид бүгдээрээ бага насны нандин нөхөрлөд тэдний ээдрээ хайрын талаар өгүүлсэн Love Rosie буюу хайрт Rosie гэсэн киног ярихаар та бүхэндээ бэлдсэн байна. Энэ кино анх 2014 онд нээлттэй хийжсэн юм. Ингээд шууд кинондоо орцгоё. Росигийн их л бодлогошронгүй үдшилэгт сунгаа өөрөө өөртөөгөө ярьж багын найз Алекстэй хэрхэн танилцсан мөн салж хагцашгүй найзууд болсон тухайгаа өгүүлсээр кино эхэлдэг. Тэд багангид байхдаа анх танилцаж хамт тоглодог, дүрсгүүддэг, өөрсдийн мөрөөдлийг мөн хамгийн хачин жигтэй зүйлээж хуваалцдаг үрдийн сайн найзууд байв. Алекс би өнгөрсөн шөнө өөрийгөө завны сэлүүр болсон байна гэж зүүдэлсэн гэхэд Рози инээгээд тэд гараасаа хөтлөлцөн. Дүр солигдож Розигийн бодлыг таслан найз нь Рози цаг боллоо гэж хэлнэ. Рози үдшилэгт босон зогсоод өөдөөс нь хараад сууж байгаа Алекс болон ирсэн хүмүүст тиймч баяртай биш царайгаар үгээ хэлж эхэлнэ. Үгүй чи одоо уул нь их баяртай мөчл байх хэрэгтэй юм шиг байгаа. Яг энэ хоёрын хооронд юу болсон юм болоо? За ингээд энэ бүгдийн занглаасыг тайлахаар дахин дүр солигдсон 12 жилийн өмнөх тэдний түүх рүү буцаж кино маань албан ёсоор эхэлнэ. Роси 18 насны төрсөн өдрөөрөө найз Алекстайгаа балааг нь авч байна. Насанд хүрсэн анхны өдөр сайн ч уун. Гэтэл тэрхэн зур тэдний дунд оч усарч би биенийгээ үнсдэг. Үтгсэн байхгүй Роси тас. Нэг мэдсэн шалан дээр. Өглөө Роси их шартсан янзтаас ирэхэд Алекс айл хизээний гэрт нь ирчихсэн ээжтэй мэндэлж яхан тэр. Роси ёо өчигдрийн өөрийгөө бодохоор л үнэн ичиж үхнэ гэтэл Алекс инээгээд харин ч эсрэгээрээ сайхан байсан талаар ярихад Роси үгийг нь тасалж өчигдрийг бодохын төдийд л аимшигтай байсан тухайга хэлдэг. Үүнийг сонссон Алекс их л бандсан гайхсан маягтай яг аль хэсэг нь гэж асуув. Гэтэл байхгүй Роси бүх хэсэг нь бүгд өчигдрийн болсон явдлын талаар хинт ч битгий хэлээрээ. Хөөхи Алекс мань гомдчихвоо да. Тэгтээ бас Рози ч тэр ер нь хоорондоо үнсэлдсэн хэсгээ яг санаж байгаа мó бүү мэд. Ингэж ярилцаж байх зур Розигийн хоёр эрэгтэй дүү түүнийг шоолсоор тэдний энэ яриаг тасалгад Алекс ч сончсон шинжтэй сургуулийнхаа нэг халуухан охин Витаныгийн талаар ярьж гардаг. Дүрс шилжиж тэр хоёр сургуулийнхантайгаа далайн эрэг дээр цагийг өнгөрөөж байхын тэр Розиг сургуулийнх нь нэг халуухан Грег гэдэг залуу нь хоргоо гостой. Алексийг ч нөгөө Бетаны нь өдөөдл. Энэ хоёр маань ч бас хургаан хүмүүсийг араасаа гүйлгдэг шинжтэй. Би бинтэйгээ ярилцаад ойлголцож чадахгүй байсаар нөгөө хоёр шаврын хаалтуудтайгаа тусдаа удахгүй болох ахлах сургуулийнхаа үдшилтэд явхаар болчихвоо хөрхий. Дүрс шилжихэд Алексгүй хичээлийн дундуур Розид Битанитэй нөгөө юу яасан гэдэл гайхуулж яах юм? Бас тэгж байгаа жоох хөлдөө юу? Ахлах сургуулийнх нь ч үдшлийн өдөр ирэхэд тусдаа явцгаахаар болсон ч Алекс зангидаж чадахгүй байгаагаар шалтгаглан Розигинд яваад очихно. Хамтдаа үдшилтэд бэлдсээр элдвийн зүйлсийг ярилцаар Роси плажа өмсөж үсээ үзэгсэлэнтэй гих чинь янзалсан байгааг харсан Алекс хэлэх үггүй таг. За тэгээд үдшилийг эд дундаа бүжгийн талбайд өрнөхөд Алекс Роси хоёрын дунд битүүхэн бие бинийгээ нүдний булангараа ажиглаастай. Хөгжилдөж байгаагаа бие биендээ харуулах гэсээр мань хоёрч дагуулж ирсэн хүмүүстэйгээ нялуурч өгнө. Энэ нь бүр даамжраад нэг мэдсэн Роси Грегтэй буудлын өрөөнд юу яачваа гэж. Элдв янзын паянтай ахлах сургуулийн төгсөлтийн үдшилэгч дуусч үрд сайхан цагт Алекс Росиг гэрт нь хүргэж өгнө. Алекс Росиг машинаас буухаас өмнө сэтгэлээ удалж хамтдаа Англиас явж Америкийн Бостон сурахыг санал болгоно. Алекс ангаахаар Харвардад Роси харин зочд буудлын менежментийн чиглэлээр явах мөрөөдөлтэй юм байна. Үүний талаар Роси эцэг ихтэй хэлнэ. Гэтэл ээж нь өчиггүй эсэргүүцэж аавыг нь охинтойгоо яр гэж шамдуулдаг. Аав нь харин их л ухаантай, буур суурьтай хүн бололтой. Росиг дагуулад элдвийн зүйл ярилцсангаа ажил руугаа хамт алхана. Ажил дээр ирээд аав нь Росид чамайг анх бидэнд төлөвлөгөөгөө хэлэхэд эмээгийнх нь үргэлж хэлдэг байсан. Бидний шиг хүмүүс чадахгүй гэсэн хоолой хамгийн түрүүнд сонсогдсон. Охин минь чамайгч мөн адил ийм үг сонсоосоо гэж аав ээж нь хизээж хүсэхгүй байна гэхэд Роси би нэг л өдөр өөрийн гэсэн зочид буудалтай болмоор байна. Ингэж бодох нь тэнэглэлүү гэж асуув. Аав нь харин инээгээд охиндоо Роси минь чи үнэхээр гайхалтай охин. Хэрвээ чи хүсэх юм бол чиний хийж чадахгүй зүйл гэж байхгүй гэж хэлдэг. Роси хэрвээ Бостон явбал ээж надтай дахиж ярихгүй юм шиг байна. Гэхдээ нь аав нь харин чамайг Бостон явахгүй бол аав нь чамтай яриха болин шүү гэж явахыг ятгана. Аав нь охиныхоо хүсэл мөрөөдлийг өртөж их л дэмжих юм аа. Рози сэтгэл шулуудаж Бостонгийн сургуульд бүртгүүлсэн бололтой хариу ирлээ.
Тэнцэн гэдэг захиаг уншаад ухаан жолоогүй хар хурдаараа Алекс руу гүйлээ. Охин дүү нь хаалгыг нь тайлж Алексийг завгүй байгаа гэж хэлээд хамтдаа зочны өрөөнд нь хүлээхээр боллоо. Гэтэл мань Алекс яг ч завгүй биш бололтой. Дэд давхраас Беттанитэй хамт байгаа их л чанга дуу гарч явах юм. Үүнийг нь сонсоод ч тэр үү яасан юм гинтл Розыг дотор нь мухаарад цүнхэнтэй бөлжөөд хайваа гэж ёо. Сургуультай тэнцэн гэдгээч хэлж чадахгүй Рози тэднийхээс гараад харих замдаа эми сангаар дайран энэ улаан үстэй нилийн харгээ барь охноос. Ойрт жоохон дотор тавгүй өвдөөд байна. Ямар нэгэн юм өгөөч гэхэд эми санчдын дадал болсон бололтой асуултуудыг Розигоос асууж гарна. Гэтэл асууж биний өмнө хэдэн өдөр ирээгүй гэдгийг нь сонсоод жирэмсний тест өгөөдг нь тэр. Рози ч гайхан ийм байх боломжгүй дээ. Би жирэмсээс хамгаалах юм уусан штэ гэхэд улаан үст 90% найдвартай 10% нь боломжтой штэ гэж хэлнэ. Байхгүй. Дүүрс. Рози жирэмсэн болчих. Рози ч үнийгээ багын өө заггүй хамгал юм хуваалцдаг Алекстай хэлэх санаатай чат бичүүд нөгөөдг нь Беттани тэр ингээд их л завгүй хүн. Рози ч яхаа мэдхгүй хэлэхээ түр асна. Тун ч удахгүй Алекс Розитой уулзахдаа Харвардын ангаахад тэнцэн гэдгээ дуулалаа. Харин Рози юу ч хэлсэнгүй. Алекс Розиг нэг л яосгүй байгааг анзаарч юу болсныг нь асуухад Рози бас л юу ч хэлсэнгүй. Босто явагч цаг болж Алекс төрүүлээд явхаар боллоо. Харин Рози энд ажлуудаа зохицуулаад араас нь очноо л гэж амийг нь хааж ах юм. Гэтэл Алекс би нислэгээ хойшлуулад хоёулаа хамтдаа явъя л да гэж ятгахна. Хөөхий Алекс юу ч мэдэхгүй байгаа шүү дээ яг үнэндээ. Рози нөгөө эми сан дээр танилцсан улаан үсттэйгээ учиргүй найзууд болчихсон ярилцаж байх юм. Жирэмсэн болчихсон яах вэ? Миний бодож төлөвлөсөн бүх л мөрөөдлөд дүүрч Алекс явчихсан. Би нөхцөл байдлаа хилээд мөрөөдлөөс нь хойш нь татдаж үлдээмээргүй байна л гэх юм. Нөгөө жирэмсэн болгосон грекч сураггүй. Ямар тач Рози хүүхдээ гарганаа л гэж байна. Харин ирээдүйн төлөвлөж мөрөөдснөөс 180 градус эргэж бодсон зүйл нь нэгэнч бүтэхгүй болсон гэд их л шанална. Шинэхэн үрдийн найзууд маань ярилцсны эцэст Рози хүүхдээ төрүүлээд шууд л хүүхэд хүссэн гэр бүлд өрчлүүлэхээр шийддэг. Харин тэр хүртэл Алексд хэлэхгүй нууцаар зохицуулаад араас нь очиод төлөвснөөрөө сургуульдаа сурч мөрөөдлөө биелүүлнэ гэж шийддэг. Ингээд жирэмсний үе ч эхэллээ. Розигийн ээж аавч их л зөөлөө хүмүүс юм. Яг л Розигийн шийдсний дагуу болохоор болж. Рози гэр бүлтэйгээ байх үедээ гидсэн доторх хүүхдээ тоохгүй царайлж байгаач өрөөндөө ороод унтах үедээ их л дотноор гидсэн доторх охинтойгоо ярьж байхан тэр. Төрөх цагч болж Рози гэртээ нийгмийн ажилтан дуудан гэр бүл бөөнөрөө их барих ажилд шамтлаа. Манай монгол шиг их нэлхэст ор олдохгүй гэхгүй амар юм оо. Нийгмийн ажилтан дуудаад л ингээл гэртээ төрчин. Охиныг нь нийгмийн ажилтан их барьж үлгийдэн авахд Рози их л тоохгүй царайлсан ч явуулгаасаа өмнө үлгийтэй охиноо тэрвэрэд эргэлт буцалтгүйгээр ганц бие ээж болж өөрөө охиноо өсгөхөр шийднэ. Аргач үгүй үсттэй. Тэр бяцхан булбрай нэрэн амтныг хараад яаж ч хүнд өгч явуулах вэ? За тэгээд залуу ээжийн амьдрал эхэллээ. Ээж аав нь чадах чинэгээрээ Розиг дэмжинэ. Тэгжээтэл өстгөн үлийн даваан дээр гихчээр нөгөө ахлах сургуулийн хамт төгссөн Беттани гэд охинтой гудамд санаандгүй таарчихдаг. Беттани их л гайхшрангүү "Хүй чи чин Алекстэй хамт Бостон яваагүй мүү? Энд юу хийж байгаа юм" гэдэл. Беттани тэрэгэн дээр байгаа Розигийн охин Кэтиг гараад хиний хүүхэд гэдгийг нь шалгаж гардаг. Рози хүүхэд асрагч хийж байгаа гэж худлаа булзааруулсан ч Беттани үнд нь итгэсэнгүй. Дүр солигдсон Рози ээжийн ажиллаа хийн охиныхоо угаасан хувцснуудыг ивсэн шиг гэртээ байж хахад хаалга тог. Үүдэн дээр Алекс хаалга тогшоод байж байхан тэр. За Рози ч их сандарнаа. Хүүхдийнхээ өмнөдийг аль болох нуугаад л гэхдээ тэгээд илэрхий байхад яаж ч нөхөө дээ. Амархан баригдаж байгаа юм чим. Энэ хоёр маань ч нууж хаах зүйлгүй болж Рози бяцхан унтаж байгаа Кэтиг Алекстай танилцуулан Алекс загалмаасан эцэг нь болоод хоорондоо уулзраа ололцсон салцгаана. Алекс буцаад ирээд амьдралын хамаг зовлонг нүүрэн дээрээ авчирвуу гэлтэй ургуу царайлаад бааранд ганцаараа сууж байтал нэгэн сайхан шаргал үстэй бүсгүй ирээд танилцлаа. Тэр цагаас хойш Алекс Рози хоёр бүхий л цагийн турш бие биетэйгээ нэг нь Бостонд нөгөө нь Англиас холбоотой байж Кэтиг бараг л хамт үсгэнэ. Алекс нөгөө бааранд танилцсан шаргал үсттэйгээ хамт байгаа юм байна л да. Харин Рози Англид зочид буудалд цэвэрлэгчээр ажилд ороод аав ээжийнхээсээ тустай гарсан байна. Сонноос Рози нөгөө улаан үсттэй сайн найзтайгаа үе загав найзууд болчихсон. Ажиллахтаа ч хамтдаа нэг газар ажилдаг болсон байна. Рози зочид буудалд өрөө цэвэрлээд байж хахад Беттанигийн модель хийж байгаа зураг сэтгүүлийн нүүрэн дээр байгааг хараад их л ууртай хогийн сав руу хайж дэвсэлдэг. Рози Кэти хоёрын амьдрал өрнөсөөр. Харин нөгөө талд Алекс шаргал үсттэйгээ багада Розитой ярилцдаг байсан шигэ өөрийнхөө зүүднээс би өөрийгөө сум болчихсон агаарт хөвж байсан гэж ярихад
Найз охин нь ойлгох гэж биш, харин ч жоохон шүүсэн өнгө аястай гайхна. Энэ хоёр уучраа тийм ч ололцоод байдаггүй. Би бинийгээ ойлгохдоггүй шинжтэйдгээ. Найз охин нь үгээр идэж Алексыг нойлд ингэчиж цэвэрхэн байсангүй тэгсэнгүү гэд үглэж гарна. Алекс учирлан бид хоёр чинь ийм зүйлийг шийдэх гэж хувийн гэрийн үчлэгч хөлсөлсөн тухай сануулдаг. Гэсэн ч яриа нь хэрүүлээр л дуусдаг. Үзэгдэл дахин Рози руу шилжлээ. Кэти тэр хоёр далайн эрэг дээр жаргалтай наргагүй тоглож байгаа нь харагдана. Тэр үед ч Алекс Розитой холбоо барьж этгээд хачин зүуднээсээ хуваалцлаа. Алекс түүнийг Бостон дураад нислэгийн билет өгөөд явуулчих. Рози их баярлан цаана бас битүүхэн догтлоод хүлээлттэй байх шиг байгаамаа. Цагч болж Рози Алекс дээр ирж тэд өмнөгшгөө үүр цайтал хөгжилдөнө. Нар мандахыг хамтдаа харангаа элдвэн зүйлсийг ярилцгааж. Рози, би чамтай хамт энд өнгөрсөн хамтдаа туулж болох байсан ч Кэтиг төрүүлсэндээ харамсдаггүй. Кэти бол гайхалтай охин. Тэр Грегээс илүү чамайг надад бодогдуулдаг. Магадгүй энэ нь би түүнд хайртай болохоор гэд хэлээдхэн тэр. Гүн чи одоо Рози битүүхэн сэтгэлээ илчлээдгүй яав. Мэдээж Алекс шаргал үсттэйгээ хамт амьдарч байгаа болохоор чимээгүй болж тэр яриа өндөрлөдөг. Тэд Алексийн гэрт ирж шаргал үсттэй нь түүний ахтай нь бас Алекс Розигээ дөрвүүлээ оройн хоол иднэ. Энэ дунд Рози Алексийн найз охин жирэмсэн гэдгийг мэдээд ихэд цочиртно. Алексийг яагаад хэлээгүйг нь гайхан жоохон эвгүй уур амьсгал үүсдэг. Гэтэл санаандгүй ширээн дээр дарс асгахад шаргал үст маань эн чинь эртний ширээ энтергээд бүү юм болно. Алекс туслах гэсэн биш бүр нэмээд дарс асгач. Бүгд сандралдан ширээг цэвэрлэх гэж байх зур юугүй шаргал устын маань уурн дээд зэгтээ хурж нэг мэдсэн ширээний бүтээлгээ дарс хундаг хоолтой юутай идэн тэр чигтэн татан ураагаад тэд оройн хоолчгүй их л эвгүй уур амьсгалтай оройн хоолны цаг дуусдаг. Гэтэл төгсгөлд нь шаргал үст чи надаар юу хэлгэснээ хардаа гинүү өөрөө татаж нураачаад тэгс ингэсгээ тэд оройдоо өөр нэг үдшилэг рүү очиход Рози Алекс яаж амьдарч байгааг харсан шокносоо гараагүй цаг нөхцөөж тэр газраасаа шууд англи руу буцахаар болдог. Алекс Розиг зогсооход Рози бодогдсон зүйлээ хэлж бүхэл бүтэн шөнийн турш тэр хоёр зугаалж байхад найз охин гэртээ жирэмсэн хүлээж байсан. Яагаад энийг хэлээгүй гайхсаар. Алекс учирлах гэж оролдон эцэст нь тэд хоорондоо тэмчсэн ойлголцолгүй бие бинийгээ гомдоо хүүгээр яриагаа дуусгаж тус тусын замаар салцгаалаа. Буцаж ирээд Рози ажилд амьдралдаа төд удалгүй түүн дээр охиных наав Грег ирж охинтойгоо уулзъя гэж гуйж говшин тэдэж хамтдаа цагийг өнгөрөөж уучраа ололцсон бүр хурмаа хийхээр болоодох. Рози Грегтэй нийлж шинэ амьдралаа эхэлж байхад нөгөө талд Алекс шаргал уст найз охиноосоо салж гэрээсээ нүүж байх нь тэр. Рози охиноо нөгөө улаан үсттэй сайн найзынхаа хүүтэй хамт байгааг хараад багын найз Алексаа санагалзаж тэднийх рүү залгана. Гэтэл шаргал үст дуудлагыг навч Рози тэдний салсныг мэддэг. Рози Алекстэй холбоо байрж найз охин нь араар нь тавьж байсан бөгөөд гидсэндэх хүүхэд нь Алекс юм биш өөр хүний хүүхэд болохыг нь бас мэднэ. Цаг хугацаа нэг мэдэхэд 5 жил өнгөрч Рози аав ээжигээ аялалд гаргаж охин Кэдийн ч 12 хүрсэн байх юм. Розиг ажил дээрээ буудлын шал зүлгээд байж хахад нөгөө 10 жилийн охин Бетанийн тэдний буудалд амрах гээд ирж байгаатай таардаг. Рози Бетанийг моделийн ажлаараа олон газраар явахыг сонсоод түүнийг Алекстай уулзахыг санал болгон тэднийг холбож өгдөг. Дүр солигдсон Рози ээжээсээ дуудлага хүлээн аван аавыгаа аялал дундаа нас барсныг мэддэг. Оршуулгын ажил явдал болж Розиш гунигтай уйлсаар Алекс ирж аав нь ямар гайхалтай хүн байсныг дурсан түүнийг харагдана. Гэтэл Розигийн нөхөр Грег ажил явдлын үеэр шаал хүндлэн юм яриад инээч гисэн нэг тоосон шинжгүй хээр нэг явж явах юм. Үүнийг харсан Алекс Грегтэй ам урж буцаж нисхийнхээ өмнө өөрийнхөө ямар тэнэг байсныг өөрийнхөө түнд ямар их хайртайг илчлэн захиа бичээд нисдэг. Гэтэл Грег тэр захиаг нь эхэлж аваад Розид дурдсанчгүй. Розигийн аав аялаж байх үедээ нас барахынхаа өмнө түүнд захиа бичиж явуулсныг Рози хүлээж авлаа. Аав нь өөрийнхөө аялах мөрөөдлөө биелүүлж байгаагаа мөн Розиг хичнээн сайн ээж босныг түүгээр маш их бахархаж байгаагаа мөн өмнө нь аавдаа хэлж байснаа гүйцэлдүүлэхийг сануулж охин минь хэрвээ чи хүсгэл юм бол чиний хийж чадахгүй зүйл гэж байхгүйгээд мөрөөдлөө орхилгүй түүнийхээ араас явсаар байхыг ятгсан байдаг. Амьдралч үргэлжилсээр санаандгүй тохиолдлоор Рози нөхөр Грегийг араар нь тавьж байсныг нь мэдээд түүнийг үйлдэл дээр нь бариад ганц сайн шанаа өгöd салдаг. Грегийн эд хогшлыг хайж гэрээ амзалж байхдаа өмнө нь Алексийн захиа бичсэнийг олж уншаад түүнтэй холбоо бартал байхгүй. Алекс Бетанетай нийлжсэн хурмаа хийх гэж байх нь тэр. Энэ бүгдийг Розигоос сонссон улаан үст найз нь үзэгч бид бүгдтэй хамтдаа Розиг ямар ээдрээтэй болж бүтэж өгдөггүй хайрыг гайхдаг.
Улаан өстө маань ч Розыг ч ятган Алекс үргэлж чинийх байсан. Мөн та хоёр бие биедээ хайртай штэ гэдгийг нь тайлбарлаж хүүхдүүдтэйгээ бөөнөрөө хурмин дээр нь очихоор боллоо. Тэд яран хурмин дээр нь хумгүй очсон ч гэрлэх ёслол нь яг дуусах үед нь очлоо. Розигийн царайнд барааж хурмын үдшилэг оройн хоолны хундагны үгээр үргэлжилнэ. Киноны эхэнд гарсан Розигийн баргаар царайтай үдшилэг дээр үг хэлж байгаа хэсэг нь энэ үдшилэг байхан тэр. Багын найз удаан хугацааны хайр нь 10 жилийн охин Бетанетэнд гэрлэж байгаа. Рози сэтгэлийн үгээ хэлээд Алексийг амьдралд нь өнгө авчирдаг ямар сайн найз болохыг хэлээд хундагын үгээ дуусгана. Хормын үдшилэгч үргэлжилж Рози харамсан ганцаараа уйлан коридорд байхад охин нь уйлаад дээвэрлэг үгээд гарчих юм. Розич, Алексч Кэти ганцаараа дээвэр дээр очиход охин Кэтийн хамгийн сайн найз Тоби нөгөө улаан өстийн найзынх нь хүн штэ. Үнссэн гээд уруу царайлаад байж хань тэр. Рози гайхан энэ нь тийм муу зүйл юм уу гэж асуухад Кэти тийм биш гэж үү? Алекс та хоёр маш сайн найзууд мөртлөө нэг ч удаа үнсэлцэж байгаагүй штэ. Эсвэл тийм юм уу? Гэд тэр хоёр руу харан Рози үгүй гэхэд харин Алекс дуугүй байв. Розич гайхан Алексаас асуухад анх 18 насны үдшилэг дээр нь үнсэлцсэн тухайгаа хэлэхэд Розич санахгүй байв. Үүнийг хараад Алекс Розиг өөрийг нь тоогоогүй биш зүгээр л 18 насны үдшилэг дээрээ тасарч гисэн юу ч санахгүй байсныг нь ухаардаг. Үгүй юм уу? Ингиж нэг юм 12 жилийн дараа тэр хоёрын үйл ойлголцол тайлагдваа гэж. Ганцхан жижигхэн үйл ойлголцлоос болж энэ нь даамжирсаар амьдралынх нь маш олон чухал үйл явдалд нөлөөлж гисэн байх нь тэр. Хөрөмж дуусч Рози охин Кэтитэйгээ улаан үст найзтайгаа хүүтэнд бөөнөрөө англи руугаа буцахаар онгоцны бодолтой. Алекс Бетани хоёр тэднийг гаргаж өгнө. Бүгд л гонигтай ёоцгүй царайтай. Розич сэтгэл шуулуудан аавынхаа үлдээсэн өвийг аваад мөрөөдлөө биелүүлэхээр жижигхэн гайхалтай далайн үзэмжтэй барилга худалдан авч өөрийн гэсэн зочд буудлыг нээдэг. Аль биесээр буудлын нээт болж анхны зочингоо хүлээн авна. Киноч дуусах төглөө. Гүй энэ хоёр маань ингээд л энэ кино маань дуусчих юм биш үстэй гэтэл Розиг анхны зочингоо хүлээж аваад өрөөний дэлгүүрээ өгөөд эргээд харахад Алекс зогсож байх нь тэр. Ямар нэг ачаа байгаа юу? Эхнэр чинь гэд тэд ярилцсаар Алекс эцэст нь нэг юм сэтгэлээ илчилж тэд бие биенийгээ тэрвэрэн үнсэлцснээр кино маань аз жаргалтайгаар дууслаа. Ёо ингэж нэг юм 12 жилийн эдрэг хайрын түүх сайнаар дууслаа гэж. Энэ хүмүүсийн харилцаа гэж юу? Багахан үйл ойлголцлоос болж олон зүйлс өөрчлөгдөж болохыг мөн биднийг зоригтой байж үнэхээр л сайн бол сэтгэлээ илчиж байхыг сайн ярилцаж байхыг энэ кино маань энэ хоёрын түүхээр бас харуулах гэсэн болов уу да. Ингээд өнөөдрийн турбо кинотой хамтдаа байсан сонсогч танд баярлалаа.